За би Бүрийн лам сүрэн гэж юм байна. Би гэр бүл амбул тавуулаа. Эхнэр Жамцын мөнхөө эсгэлэн гэж юм байдаг. 3 хүүхдийн хамт 2 охин, 1 хүүгийн хамт бид одоо амьдардаг манай гэр бүл. Одоо салаалаад миний 2 том гэр бүлтэй болсон байна. Үр хүүхдүүдтэй болсон байна. Миний эхнэр бол насаараа Монгол банкнд ажилласан. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн юм байдаг. Би бол өөрөө Улаанбаатар хотод төрсөн. За ингээд 1973 онд төрөөд 1991 онд Ерөнхий боловсролын сургуулаа. За ингээд улмаар ихтэй сургууль суралцаад 2001 оноос хойш Монгол Улсын их сургуульд багшилж байна. Миний хувьд бол олон улсын гадаад худалдааны эдийн засагч мэргэжилтэй 2017 онд олон улсын худалдааны тарифын бус зохицуулалт гадаад худалдааны бодлогын чиглэлээр судалгаа хийж докторийн зэрэг хамгаалсан юм хүн байгаа. Одоо би Монгол Улсын их сургуульд ажилладаг. Монгол Улсын их сургуульд ажиллахдаа би бол багшаас гадна захиргааны ажилд ажиллаад хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга гэдэг одоо албан тушаалыг одоохондоо хашиж байна. Нуурын Дэндев гэдэг хүний одоо ачгүй. Нуурын Дэндвийн хүү Бүрвэгийн 4 хүүхдийн хамгийн баг нь байгаамаа. Миний аав Дэндвийн Бүрвэ бол Харанхай аймгийн Тариац сумын Мөрөн багийн нутагт төрж өссөн ийм хүн байдаг. За Тогчин овгийн удмын тухай ингээ ярихад бол миний өвөө Нуурын Дэндев бол Харанхай аймгийн Тариац сумын хүн. Нуурын Дэндев бол 5 хүүхэдтэй. 5 хүүхдийн хамгийн том нь бол миний аав Дэндвийн Бүрвэ. За түүний дараа нь бол Цэвэгжөв, Лам Норжин, Дайр сүрэн, Гүр Базар гэсэн ийм 4 дүүтэй, 3 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. За одоо энэ миний аав эгч нараас бол одоо амьд мэд эрүүл сарвал байгаа нь бол одоо Багнуур дүүрэгт амьдарч байгаа өндөр настай Гүр Базар ах маань байна. За Бэргийн эгч Сумья маань ингээд амьд мэд эрүүл сарвал сайхан ингээд наслаад байж байна. Харамсалтай нь одоо миний 3 аав эгч тэдгээр хүмүүсийн маань гэр бүлийн хүмүүс болох Александр, Ишторж, Төмөр хуйг нар бас мөн ертөнцийн мөнхөд босыг үзүүлсэн байна. Тэдгээр улсуудын хүүхдүүд, үр хүүхдүүд буюу одоо миний үеэлүүд одоо янз бүрийн одоо мэргэжилтэй чиглэлээр ажиллаж байгаа. Би тэр бүгдийг бол бас сайн мэдэхгүй байна. Өөрийнхөө хувьд ингээ ярихад бол би эцэг эхээсээ бол дөрвөлээ. Миний хамгийн том эгч бол Наран Туяа гэж хүн байдаг. За түүний дараа Хотнасан гээд миний ах байсан. Одоо ертөнцийн мөнхөсөө үзүүлсэн байна. За түүний дараагийнх бол Гүр Базар гэж миний эгч бий. За ингээд миний бие лам сүрэн гээд ингээд аав маань 4 хүүхэдтэй ийм одоо айл байлаа. 2 эгч маань одоо өндөр насны тэтгэврт суусан байна. За би одоо энэ жил одоо 53 настай хараахан тэтгэвртээ суухаар болоогүй юм л хүн байгаа юм. Одоо ингээд хийж үтээсэн ажлын тухай ингээд ярихад бол за Дэлхийн банкны төсөлд үндэсний зөвлөхөөр ажиллаж байсан байна. За Монгол Хятадын чөлөөт худалдааны хэлтсээрийн Эрдэнэтийн багийн гишүүнээр ажиллаж байсан байна. За мөн USAID гэдэг Америк нэгдсэн улсын одоо тусламжийн байгууллагт бас үндэсний зөвлөх судлаачаар ажиллаж байсан юм байна. За ингээ 2001 оноос хойш бол багшилсан. Ингээ бодоход бол нэг 5,000 орчим шавьтай болсон байна. Энэ шавнар маань бол Монгол улсын өнцөг болон бүхэнд төдийгүй одоо бас гадаад улсуудд ч гэсэн одоо ажиллаж амьдарч байдаг юм аа. Миний хувьд ингэсэгээд бол нэг цааш дэлгэрүүлж ярмааргүй байна. Гол нь би өнөөдөр өвөөгөө аавынхаа тухай бас ярихыг хүсэж байна. Яагаад вэ гэх юм бол тэдгээр маань бол маш сонь сайхан төвхтэй Монгол улстай үр хүүхэд бидэндээ одоо үлгэр дуурайлуулсан сайхан хүмүүс байсан юм аа. Миний өвөө Нуурын Дэндев бол Харанхай аймгийн Тариац сумын нутагт төрж өссөн ийм хүн байсан. Ингээ багаасаа бол Тариатын хийдэг чавлин сууж
27-8 орчим наснда бол Мармбын зэрэг хамгаалсан одоо ийм томоохон одоо эрдэмтэй лам байсан. Мармбын зэрэг гэдэг нь бол одоогийн одоо ойлголтоор нөөцлөж ойлгуулах юм бол анагаах ухааны эрдэмийг төгс судалж, эмийн ургамлыг таньдаг, түүгээр одоо эмийн одоо хүнийг эмчлэх эмийг бэлдэж чаддаг, хүнийг оншилдог, эмчилдэг одоо ийм хүнийг бол Марм гэдэг байсан. Яг одооны докторын зэрэг хамгаалдаг шиг Мармбын зэргийг хамгаалж төмөө олондоо хүндлэгдсэн, нутгийн олондоо одоо тустай ийм хүн байсан. За өвгөө харамсалтай нь бол би амьд мэд нь бол хараагүй. Гэхдээ одоо миний аавын ярьж ирсэн, аавын ярьж ирснийг ээж маань сүүлд надад ярьж ирсээс ингээд ургуулад ингээ бодоход за манай одоо аав ах гүр хоцрын ярьж ирсээс ингээ бодоход бол манай өвөө бол эрдэмтэй, нутгийн олондоо тустай, буянтай ийм сайхан хүн байжээ гэдэг нь бол ойлгогддог. 1932 оны одоо ардын бослохын нэг төв бол Харангай аймгийн Тариатын хүрээ байсан. Энэ үед бол яг эд залуу одоо миний өвөө хэлмэгдээд тухайн үедээ баг юу яах шахсан. Амь насаа алдах шахажсэн. За гэхдээ одоо азар одоо өвөө маань илүүдүүлэлтээс зугтаж чадаад ингээд миний эмээ Ишванжлийн Сүрэнхүү гэдэг хүнтэй ингээд танилцаад гэр бүл болоод 5 хүүхэд төрүүлсний хамгийн том нь бол миний аав байсан байна. За ингээд миний аавын тухай ингээд ярих юм бол Дэндвийн Пүрвэ гэдэг хүн байсан. За Дэндвийн Пүрвэ бол 1955 онд Тариатын сургуулийг төгсөөд 1955-аас 1959 онд тухайн үеийн Дорнод аймгийн ойн техникийн дунд сургуулийн техникум гэдгийг бол төгссөн байна. За диплом нь бол энд байна. 1939 онд төрсэн энэ хүн маань 1959 онд бол ойн техникч гэдэг ийм мэргэжил эзэмшижээ. За ингээд ажиллаж байгаад Монгол улстай ажиллаж байгаад за ингээд Ленинградын одоо ойн техникийн Актем гэдэг дээд сургуулийг төгссөн байна. За ингээд энэ бол 1966 онд төгссөн. За ингээд аав маань бол буцаж эх орондоо буцаж ирээд агаарын харуулын алба. За ойн тухайн үеийн одоо ойн техникийн хүрээлэн зэрэгт бол ажиллаж эрдэм шилгээний ажил хийж байсан эрдэмтэй хүн байна. За эндээс ингээд харахад бол манай аавын ингээд танилцуулга байж гэн. Ажил байдлын тодорхойлтыг бол тухайн үеийн хүрээлэнгийн захирал Аварцэд гэдэг хүн бол ингээ гаргаж ирсэн юм тодорхойлт бол ингээд хадгалагдаж үлдсэн байх жишээтэй. За мөн тухайн үеийн ойн аж үйлдвэрийн яамны сайдын одоо ийм сайдын инфрат бичүүлэх, хураангуй бичүүлэх тухай үүрэг даалгавар жишээлх юм бол одоо тухайн үеийн аж үйлдвэрийн яамны улсын хүчний газрын дарга Тэмбэрэл гэдэг хүний үүрэг даалгавар жишээ нь энд байж ах жишээтэй. Ингээд харахад бол яг хөө миний аав бол миний одоо ойлгож байгаагаар ойн геодезист ийм хүн байсан. Шинжлэх ухааных нь судалгааны сэдэв бол ойн төмрөөс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх одоо ийм ажиллаар эрдэмшлэгээний ажил хийж исэн хүн байна. За ээжигээсээ би дуулснаар бол манай аав бол Улаанбаатар хот орчмын ойн геодезийн зураглалыг анх хийж исэн ийм эрдэмтэн. За Монгол улсад одоо ойн төмөртэй тэмцэхийн тулд одоо хиймлэр одоо бороо оруулах гих мэтлэнгийн судалгаа шинжилгээний ажлуудыг хийж исэн ийм хүн байна. За ингээд нуурын дэндв, Дэндвийн Пүрвэ, Пүрвэгийн лам сүрэнгээд за өөрийгөө одоо энэ бас ингээд авчуулаад хэлэхэд бол би 2017 онд бизнесийн удирдлагын чиглэлээр буюу одоо Монгол улсын гадаад худалдааны бодлогын чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан ингээд 3 дахь үеийн доктор байна. Тэгвэл одоо миний хувьд бол бас 3 дахь үеийн доктор гэдгээрээ бас бол би хувьдаа одоо бахархаж явдаг юм аа. Одоо энэ бол миний бахархал, би өвөөгөөрөө ялангуяа одоо ааваараа бол маш их бахархдаг. Яагаад би бахархдаг вэ гэхээр 1978 онд миний аав тухайн үеийн одоо Улаанбаатар хотын
ойг судалж яваад толгойтой баруун салаадах хээрийн лагер руугаа судалгааныхаа ажиллаар явж байгаад ингээд ор сургаггүй алга болсон. Тухайн үедээ яг хуу яагаад ингээ ор сургаггүй алга болсон юм бол гэд ингээ бодоход ингээл амьтаа гараатанд бариулдаг ч юм уу ийм л залгүй явдал болсон бахаа гэж бодож байна. Дэндвийн бүрээ бол ойн одоо юутай холбогдлолтой судалгаа хийж исэн. За тэгээ үндсэндээ бол тухайн үедээ бол хойшоо буюу одоо зөвлөлт холбоот улс руу их явж судалгааны ажиллаа хийдэг. За байн явдаг одоо ийм хүн байлаа. Яг хоо тухайн үеийн нийгмээс шалтгаалаад бол гадагшаа явах, зөвлөлт холбоот улс руу явах бол нэлээд өвгтэй байжээ. Тэгээд бүгд найрамдах Монгол ард улсын гадаад паспортыг бол би ингээ бариад сууж байна. Тэгээ энэ паспорт яагаад над байгаа юм бэ гэхээр тухайн үеийн одоо энэ гадаад паспортны хамгийн хойдолд паспорт ашиглах журам гэж байгаа. Энэ журмын 5 дээр та эх орондоо эргэж ирээд 14 хоногийн дотор паспортаа эргүүлэн хураалгана гэсэн ийм заалт ингээ байж байгаа юм. Паспорт ашиглах журам гэдэг хойдолд. За тэгэхээр энэ паспорт яагаад хураалгаагүй ингээ аваа үлдсэн юм бэ гэхээр энэхүү паспортыг дурсгал болгон хадгалахад зориулог гээд гадаад яамны ийм тамхтай аавд ингээд үлдээсэн байна л да. Магадгүй одоо аавд бол айгүй олон паспорт байсан бах. Нэг үгээр хэлэх юм бол паспортаа ашиглаад буцааж хураалгаад гих мэтлээ ингэж явж байгаад энэ паспортыг бол дурсгал болгож хадгалжээ. За эндээс ингээ харахад бол манай аав 165 см өндөр хар нүдтэй, хар устэй ийм хүн байжээ гэж эндээс ингээ харагдаж байна. Дэндвийн хүрвээ бол 39 он Наранга аймгийн аймагт төрсэн одоо их нэртэй ийм хүн байжээ гэсэн ийм. За ингээ орсоор бичсэн байна. За ингээд англиар бичсэн юм шиг биш энэ францаар бичсэн юм шиг байна. За ингээ миний аавын зураг маань эндээ байж байна. Тэгэд энд визийн дугаартай аль бомтоор одоо гараад хэд хоногийн дараа буцаж бомтороо буцаж ирэхийг одоо эндээ нэгэ бичсэн. Ер нь гадаад явна гэдэг бол нэлээд тийм нарийн одоо төвөгтэй ажил байсан. За бараг одоо дотроо Монгол улс дотроо явахд нөгөө зам явах гэж авдаг байсан үе. Тухайн нийгэм тийм юм. Гэтэл одоо гадаад явна гэдэг бол түүнээсээ бас нэлээд хэцүү байж таарна. За ингээд хилийн штамп даруулсан тамгнууд ингээ байж ах жишээтэй ийм гадаад паспорт бол надад бас хадгалагдж идэг юм аа. Энэ бол одоо бас миний аавын түүхийн нэг хэсэг юм. Тэгэд юугаар нь би бахархдаггүй гэхээр эрдэм шинжилгээний ажиллаа хийж яваад эрдэм шинжилгээний төлөө, эрдэм мэдлэгийн төлөө явж байгаад харамсалтайгаар одоо өөд болсон маш олон эрдэмтэн бол дэлхийн түүхэнд байдаг. Тэднүүсийн нэгэн адилаар миний аав бол яг өөрийнхөө судалгаа хийж яваад хээрийн судалгааныхаа бааз дээр байж байгаад ингээд нас барсан харамсалтай одоо ийм түүхтэй боловч үлдсэн бидэндээ бол одоо маш сайхан одоо үлгэр дуурайллыг үзүүлсэн судалгаа шинжилгээний ажил хүнд хэцүүг одоо бидэндээ одоо ойлгуулсан одоо ийм хүн байдаг юм аа. Тэр үед одоо миний ээж 35 настай 5-аас 17 насны 4 хүүхэдтэйгээ гэж үлдсэн байна. Гэхдээ миний ээж бол одоо юу гэдгийг энэ 4 хүүхэдтэй бүгдийн хөлийн дөрөөнд гарын ганцганд одоо ингэж хүргэж чадсан дайчин баатарлаг юм эмэгтэй байдаг. Насаараа одоо энэ сүрээ судлалын үндэсний төвд лаборант хийж сүрээгийн шинжилгээг одоо насаар хийсэн юм сайхан буурал байж хагаад 2017 онд одоо ертөнцийн мөнхөсийг үзүүлсэн. За миний хувьд бол түрүү хэлсэнчлээ 2001 оноос хойш одоо насралтгүй багшилж байна. 5 орчим барагцаагаар одоо 5 орчим мянган шавтай болсон юм багш болжээ. Нэг мэдгэд 3 хүүхэдтэй хамгийн том охин Бадамгар маань Монгол улсын их сургуулийн олон улсын харилцааны сургуулийг төгсөөд одоо ингээд олон улсын харилцааны чиглэлээр хувийн хвшилт ингээд ажиллаад байж байна. За түүний нөхөр их төр гэж хүн бий.
их төрөм манай хөргөн том хөргөн маань барилгын инженер мэрэгчлээ одоо энэ мэрэгчлэрээ мөн ажиллаж байж гэн. За манай том охины хүүхэд сайн заяа гэж охин байна. За зургийг ингээ харж болох юм байна даа. Сайн заяа. Дараагийн хүү бол Янданцоо. Янданцоо бол дотоод хэргийн их сургуулийг төгссөн. Цагдаагийн мөрд очив. Түүний охин бол оюутсан. За зураг нь бол тэнд байж гэн. Ийм одоо гэр бүл маань том хоёр маань одоо тусдаа гарч гэр бүл зохиогоод ингээд амьдран сууж байна. За манай бага охин бол одоо Америк нэгдсэн улсад одоо суралцж байна. Оюутан. За сэтгэл зүйн нейросайенс, биологийн чиглэлээр суралцж байна. Миний өвөө бол Нуурын Дэндүү гэж хүн байсан гэж түрүү ярьсан. Манай Нуурын Дэндүү өвөө бол лам хүн байжээ гэж одоо нутаг усандаа бол маш алдартай лам хүн байжээ. Маар хүн байжээ гэж ярьсан. Гэтэл саяхнаас одоо төгчөө овгийнхан маань бие биентэйгээ танилцээ. Үр хүүхдүүд маань хаана одоо юу хийж явдаг юм бэ гэдэг ингээд ургийн баяр хийх болох сургаар ингээд бүрэгдийн дэндүү гэж одоо бас одоо өвгдээц маань байт юм байна. Яагаад вэ гэхээр Нуурын дэндүү, бүрэгдийн дэндүү хоёр гэж яриад байгаа нь бол Нуур бүргэд хоёр бол ах トゥ хоёр улсууд байжээ. За тэгэхээр ингээ хоёр тишээ ингээ салаа явчихаар Нуурын талынхнаас бол одоо Нуур гэдэг хүн бол Дэндүү лам сүрэн гэж хоёр хүүхэдтэй. Гэтэл одоо биднээс өөр лам сүрэнгийнхнийг ч бас мэдэхгүй байна. Бүрэгдийнхнийг ч өөр огт мэдэхгүй байж байгаад ингээд сая ургийн баяр хийх болоод за тэгээд манай хамаатан садны талынхан цуглаад хорондоо бие биентэйгээ одоо холбогдоод ингээд Монгол Улсын их сургуулийн 1-р байрны 320 хотод анх уулзаад ингээд танилцлаа. Зарим нэгэн хүмүүстэйгээ. Бүрэгдийн дэндвийн одоо үр хүүхдүүдийг бол ерөөсөө миний хувьд бол бүр хайр хэлхийн юм шиг огт таньдгүй улсууд бол маш олон байсан. Нэг үгээр хэлэх юм бол одоо бид бол заавал одоо ингэж танилцааж ургууд ба мэдлэлсэж байхгүй болохгүй нэ гэдэг нь бол ойлгож байгаа юм л да. Бид бол яг үнэндээ одоо нэг эцгийн бүргэд Нуур гэдэг хоёр одоо хүүхдийн үр сад. Тэгэхээр яхаарахгүй одоо энэ цусан төрлийн одоо хүмүүс байна. Тэгсэн мөртлөө одоо хайр хэлгийн улсууд шиг огт танихгүй байх нь бол одоо маш одоо харамсалтай одоо санагдсан. Тэгээ үндсэндээ бол одоо энэ жилийн 7 сарын 25 орчимд хийх одоо энэ танилцах уулзалт ялангуяа одоо энэ Хөрөн бригадын нутагтаа очиж одоо өвгдээцтэй хүндэтгэл үзүүлж, нутаг усандаа хүндэтгэл үзүүлж ах トゥ хамаатан садантайгаа танилцах одоо ийм сайхан боломж болж байгаад боломжтой болж байгаад бол хувийн зүгээс бол маш их баярлж байна.